Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 оны учир битүүлэг төрлийн In the Shadow of the Moon киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машинаа урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадад аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн байршлаасаа шууд мэдээлэл авч 2 цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 18 18. Сүрсэн хотоо энд тэндгүй утаас агах барилгууд галдавтач сүйтгэгдсэн Филадельфи хотын гудамжууд. Дүр сухарч 1988 он руу буцна. Үйл явдал 3 өөр хүний 3 өөр өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулж байгаагаар үргэлжлэнэ. Төгөлдөр хуурч, тогооч, автобусны жолооч. Удалгүй тэр 3 яг адил замаар өгчээ. Тэдний нүрний бүхий л нүхсвээр нь цус зогсолтгүй асгарч үхцгээсэн байлаа. Энэ үед бараан цэнхэр нүрээ далдалсан хувцастай этгээд хотын гудамжаар эргэлдэнэ. Удалгүй мөрдөгч Томс сэрлээ. Тэрээр жирэмсэн эхнэртэй хоол бэлдэх зурагтаар мэдээлэх хачирхалтай өхлүүдийн тухай хайлт сонсов. Томс эхнэртэй бэлдсэн хоолоо өгөөд баяртайг шилжихэд ажилдаа гарна. Хэсэг хугацааны дараа Томс хамтрагч Мадокстэй нэгдэж автобусны осол болсон хэргийн газарт ирцгээв. Уг хэргийг хүлээж авсан ахлах нь хоолт гих мөрдөгч байх бөгөөд Томсын эхнэрийнх нь төрсөн ах юм. Томс жолоочийн цогцост шалгалт хийж үзэхэд тархи нь хайлсан байх ба мөн хүзүүн дээр нь 3 ширхэг хурц зүйлээр цоолсон эсвэл хатгсан юм шиг улмөр байгааг анзаараад хоолтод илтгэхэд мөрдөгч зүгээр л мэнг байх гэж бодоод ойшоосонгүй. Удалгүй үнтэй адил замаар нэг цагт өгсөн 2 өөр хүний мэдээлэл ирснээр Томс хоолт 2 очиж шалгалт хийж үзээд мөн ялгаагүй хурц зүйлээр хатгуулсан улмөр цогцснуудад байгааг олж мэднэ. Томс энэ дүгнэлтээ хоолтод ойлгуулах гэж хичээдэгч хоолт хэрэгээс хол байхыг сануулав. Учир нь хоолт энэ хэргийг тушаал дэвших том боломж гэж боджээ. Хэсэг хугацааны дараа Томс Мадокс 2 эмнэлэгт очиж задлан шинжилгээг хийсэн эмчтэй уулзсан ямар нэгэн чухал зүйл олдсон эсэх мөн хүзүүн дээрх шархнуудын талаар асуув. Эмч хүзүүн дээрх улмөр нь жирийн шарх биш, харин маш гүн тарьсан тарилгын шарх болохыг хэлв. Тэдгэр тарилгыг маш гүн хийсэн тул нурууны ясанд нь хүртэл хүрсэн байх магадлалтай. Тарьсан бодис нь химийн элемент болох нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний баг түүний яг нарийн арилгыг нь тодорхойлж чадаагүй байна. Томс Мадокс 2 хооллох зуур нэг эмэгтэй халдлаганд өртсөн дуудлага ирж тэр бүсгүйн хүзүүнд мөн адил 3 хатгсан шарх байхаас гадна хамгийн гол нь одоо ч үхээгүй мөн цус алдаагүй байгаа. Томс шууд л машинаа асааж хэрэг гарсан шөнийн клубт очиод халдлаганд өртсөн бүжигчин бүсгүйтэй уулзаж ярилцсан. Бүжигчин бүсгүй хэрэгтнийг тайлбарлахдаа тэр бараан цэнхэр нүрээ далдалсан хувцастай өнгө тарьстай эмэгтэй байсан. Тэр миний хүзүүнд хурц зүйл зоосон гэх ба түүний зүүн гар нь гэмтсэн байсан гэж нэмж хэлв. Томс үргэлжлүүлэн асуулт асууж амжаагүй байтал гаднаас хоолт орж ирээд ярилцлагыг дахин шинээр эхлэнэ. Бүсгүй ярьсан зүйлээ дахин давтаж яриад удаагүй байж байтал нүрнийх нь бүхэл нөхсүнээс цус гоожиж аимшигтай байдлаар нас барах нь тэр. Цагдаа нар шуудлаа бүжигчин бүсгүйн дүрсэлсэн цэнхэр хувцастай өнгө тарьс дэмхтэйг хайж төстэй харагдсан хэнийгч барьж шалгаж эхэллээ. Гэхдээ жинхэнэ алуурчин огт баригдаагүй сул чөлөөтэй байх бөгөөд нэгэн машинд этгээд төхөөрөмж суйрлуулж байв. Томс Мадокс 2 эргүүл хийж яваад гинэт бүжигчин бүсгүйн дүрсэлж байсан яг тэр хүнтэй санамсаргүй нүур тулснаар сэжигтэн шуудлаа машин дээгүүр нь гүйн зүгтааж тэд хөөцөлдөн. Мадокс нэмэлт хүч дуудаж бүх эргүүл уг байршил руу яарвчлав. Томс Мадокс 2 машинаасаа буугаад сэжигтнийг салж хайхаар шийднэ. Томс нарийн гудамжаар сэжигтнийг хайж яваад нэгэн үл мэдэгдэх хачин төхөөрөмж олдог бол Мадокс метроны буудлын руу очиод алуурчантай нүур тулав. Алуурчин Мадоксыг илүүрхэж сурталчилгааны самбар мөргүүлж унгаахад чанга чимээ гарснаар Томс сонсоод шууд л яваад очино. Томс метроны буудлын руу бууж очиход Мадоксын хөл нь хугарсан байв. Томс алуурчныг метроны буудлын мухарт шахаад буу тулгахад алуурчин эргэж хараад түүнийг нэрээр нь дуудаж охинтой болсонд нь баяр хүргээд Мадоксыг гэмтээсэндээ уучлалт гуйх нь тэр. Томс алуурчныг юу яриад байгааг нь ойлгохгүй баривчлах гэж байгаад зодуулж метроны буудлын сандалд гавлуулна. Алуурчин Томст хандаж удахгүй уулзах болно гэж хэлээд явах гэж байхад нь Томс өнөөх олсон төхөөрөмж хөлөнд нь зов. Алуурчин тэнцвэр алдаж метроны зам руу унснаар ийм зүйл болно.
Томс аимшигтай өхлийн гэрч бас шалтгаан нь болсондоо багахгүй хямарлаа. Түүнийг дээрдэж амжаагүй байтал эхнэр нь төрөх гэж байна гэсэн дуудлага ирээд Томс шууд л эмнэлэг рүү яарна. Эмнэлэгт очиход Томсыг мөрдөн байцаагч угтаж аваад алуурчанд хийсэн эхний шинжилгээг тайлбарлав. Алуурчанд ямар ч хурууны хээний мэдээлэл байхгүй ба түүнд байсан цорын ганц зүйл нь нэг дүлхүүрэл байжээ. Бүр чачирхалтай нь түүний гаранд шигдсэн сум Мадоксын бууных боловч Мадокс огт бууга ашиглаагүй. Томс ойлгож ядан зогсож байх үед сулигч ирээд эхнэрийнх нь би та руу байгааг дуулгана. Томс шууд эхнэр дээрээ очиод сэтгэл санааг нь дэмжих гэж оролдсон ч эхнэр нь ухаалтав. Удалгүй Томс охинтой болдогч эхнэр нь төрхийн хүндрэлээр нас барлаа. Дүр сурагшилж 9 жилийн дараах 1997 онд очино. Томсын охин Эми өглөөний цай бэлдэж байх үед зурагтаар 9 жилийн өмнө гарсан баран цэнхэр хувцастай өнгөт арьс дэмэгтийн хэргийн талаар гарав. Өнгөт арьстай ард иргэд жагсаал хийж хариулт нэхэх ба түүнийг зэвсэггүй байсан ч цагаан арьстай цагдаа дүлхэж хөнөөсөн гэж буруутгана. Удалгүй Томс гал тогоондоо орж ирээд охиндоо төрс өдрийн мэд хүргээд буугавч бэлэглэв. Өдөр нь Томс Эмиг дагуулад ээжийнх нь булшин дээр очиход эхнэрийнх нь булшин дээр шинхэн цэцэг хэвтэх бөгөөд хэн тавьсан нь тодорхойгүй. Удалгүй Томст ажлаас нь дуудлага ирлээ. Томсыг зочирдуулсан зүйл нь 9 жилийн өмнөхтэй адил замаар өгсөн хохирогчд олдож эхэлсэн байв. Томс шууд хэрэг гарсан их сургууль дээр очиход түүнийг Мадокс угтана. Мадокс 9 жилийн өмнөх хэрэгээс болж одоо хазгар болжээ. Томс Мадоксоос эхнэрийнх нь булшин дээр өглөө цэцэг тавьсан эсхийг асуухад Мадокс цэцэг тавиагүй байв. Томс олон зүйл бодлогүй хэрэгтэй анхаарлаа хандуулна. Нэг их сургуулийн багш хичээл орж байгаад гинэт цус алдаж ширээн дээрээ нас урсан байлаа. Томс уг багшийн хүзүүг нь шалгаж үзэхэд өнөөх хатгсан шарх байх нь тэр. Удалгүй хоолт ирэх ба тэр одоо дасгийн дарга болжээ. Томс сургуулийн хамгаалтын камерыг шалгаж үзээд шууд л цочирдоно. Учир нь 9 жилийн өмнө метроны зам руу унаж өгсөн алуурчин бүсгүйтэй адилхан хувцас адилхан дөрхтэй хүн бичигдсэн байлаа. Байж боломгүй зүйл болохоор Томс алуурчинтай адилхан хувцалсан дүр эсгэгч байх гэж таамаглана. Томс цагдаагийн газар ирээд сэжүр олдож магадгүй гэж бодон 9 жилийн өмнөх хэргийн материалыг судалж байгаад өнөөх юунд зориулагдсан үл мэдэгдэх түлхүүрийг олоод багийнхандаа өгч шинжилхийг даалгав. Энэ үед бүр олон хүмүүс адилхан замаар өгч цагдаагийн газар шахаанд орлоо. Харин жагсагчид улам өдөөгдөж цагдаагийн машиныг шатааж нийгэм эмх замбраагүй болж эхлэв. Томс шин сэжигтнийг сайтар судалж үзээд түүний зүүн гар нь ч бас яг л 9 жилийн өмнөх алуурчин шиг гэмтэлтэй байгааг олж мэдэв. Цагдаагийн газрын зүгээс хэргийн нарийн мэдээллийг огтхон ч ил гаргаагүй болохоор дуурайж байгаа тэр хүн алуурчны гарны бэртлийн талаар огтоо мэдэх боломжгүй. Удалгүй шинжилгээний ажилтан өрөөнд орж ирээд шинжилгэсэн түлхүүр нь 1996 онд үйлдвэрлэгдсэн онгоцных болохыг мэдэгдэнэ. Түлхүүр анх олдсон цагаас хойш 8 жилийн дараа онгоц нь үйлдвэрлэгдсэн гэхээр бүрч толгой эргэмээр байсан тул мөрдөгчд гайхаж цочирдов. Энэ загварын онгоцны ганцхан нисэх буудал байдаг нь хотоос 100 милийн зайтай байгаа гээд хаягийг нь түлхүүртэй хамт өгөхөд Томс Мадокс 2 очиж шалгахаар шийдлээ. Томс Мадокс 2 гарахаар явж байтал доктор Навин Рау гэдэг физикч мөрдөгчдтэй уулзна. Тэрээр энэ хэрэг нь түүний судалгаатай нягтай холбоотой болохыг тайлбарлав. Доктор Навин Рау хэлэхдээ алуурчны гарч ирэлт нь цусан сар гэж нэрлэгддэг байгалийн үзэгдэлтэй давхцдаг бөгөөд энэ үзэгдэл яг 9 жил тутамд нэг дохиодог гэлээ. Тухайн үед татхууч болон захлагаас оронзон орон гажуудаж нэг төрлийн өөр цаг үе өөр газартай холбогдох гүр үүсгдэг гэж тайлбарлана. Гэвч мөрдөгчд түүний онолыг нь тэнэглэл гэж үзээд огтхон ч анхаарал хандуулалгүй явцгаалаа. Хэсэг хугацааны дараа мөрдөгчд нисэх буудалд ирэв. Томс ганцаараа орж менежертэй нь уулзаад алуурчин эмэгтэй зургийг үзүүлээд урд өмнө нь харж байсан эсхийг асуухад менежер үгүй гэж хариулав. Гэсэн хэдий ч менежер жаахан сандарсан байгааг Томс анзаараад менежертэй цаасан дээр бичигдсэн харилцснаар алуурчин эмэгтэйг энд байгааг олж мэднэ. Алуурчин эмэгтэй ч тэдний яриаг сонсоод буланд нуугдаж байлаа. Томс бууга гаргаж бэлэн байдалд шилжих гэж байх үед алуурчин ардаас нь буу тулгаж дахиад уулзахад таатай байна гэх нь тэр. Алуурчин менежерт Томсыг хүлгэж тушаахад Томс амжиж Мадокс руу залгана. Мадокс гаднаас бүхнийг сонсож нэмэлт хүч дуудав. Алуурчин онгоцны түлхүүрийг менежерээс аваад удаагүй байтал менежер нуусан бууга гаргаж эсрүүцэх гэж оролдоод ухаан алдтлаа зодууллаа. Гинэт цагдаагийн дуут дохио хангиж эхлэхэд алуурчин Томсыг барьцааны хүн болгохоор шийднэ. Энэ үед гаднаас Мадокс орж ирэхэд алуурчин зочсноор ийм зүйл болно.
Алуурчин хэнийг буудснаа хараад царайнд нь илт харамсал тодрлоо. Цагдаагийн нэмэлт хүчээр нисэх буудлыг бүслээд гал нээхэд бэлдэн. Хоолт онгоцон дотор Томас байгааг хараад буудаж болохгүй хэмээн дохио өгөхөд онгоц жуудалгүй хөрлөө. Алуурчин эмэгтэй Томаст хандаж битгий араас нь хөөцөлд гэж хүсэв. Тэр энэ бүхнийг сайн сайхны төлөө хийж байгаа гэж хэлээд 9 жил тутамд сар жаргах үед ирэх болно. Гэхдээ маш богино хугацаатай гэж тайлбарлана. Харин Томас түүний араас мөртгөө хизээч зогсоохгүй гэж хэлэхэд эмэгтэй түүний хүлээсийг нь тайлаад онгоцноос дүлхэж далайд хаяв. Томас сэлсээр эрэх түрэхэд өнөөх онгоц нь осолдсон байдалтай байх ба алуурчин эмэгтэй харагдсангүй. Удалгүй цагдаа нар ч ирж хоолт хүмүүсийнхээ хамт алуурчныг хайсаар байх ба Томас битгий түүнийг хай. Тэр ирээдүгээс ирсэн гэж хэлэхэд хоолт яг л солиотой хүн харж байгаа мэт Томасыг ширтэв. Дүр сурагшилж 9 жилийн дараах 2006 онд очино. Үс сахланда баригдсан Томас Харолд Хувак гэх хэн нэгний булшиг ухаж арга ясыг нь шинжилж үзээд хүзүний ясан дээр нь цооролтын шарах байгааг анзаарлаа. Дараа нь Томас машиндаа очиж мөрдөлтийн ажлаа үргэлжлүүлв. Сэтгүүл сонины хайчилбар дээр доктор Навин Рао удаан хугацаанд сургаггүй алга болсон гэх гарчиг харагдана. Маргааш өглөө Томас Харолд Хувакийн эхнэртэй уулзахаар очив. Тэрээр өөрийгөө хувийн мөрдөгч гэж танилцуулан нөхрийнхэн талаар асуухаар ирснээ хэлв. Нөхөр нь 18 жилийн өмнө нас барсан болохоор эхнэр нь гайхах нь мэдээчүү дээ. Ямар ч тач Томасыг гэртээ оруулаад Харолдын хуучин баримтуудыг өгөхөд Томас шалгаж эхэллээ. Үүнд Харолд нь жинхэнэ Америк хөдөлгөөн гэдэг нэртэй үндэсний давуу эрхийн хөдөлгөөний удирдагч байсан нь тодорхой болов. Эхнэр нь тайлбарлахдаа Харолд өөрийн үзэл бодлороо Америкийн түүхийн номнуудыг бичиж дотор нь нууцаар арьс өнгөний үзэл, үзэн ядалтын ураа багтааж тараадаг байсан гэв. Үнэн хэрэгтээ Харолд болон түүний хуучин эхнэр Хидр Рассел энэ бүхнийг хамтран хийдэг байсан ч эцэст нь салжээ. Харолдын эхнэр Томаст нөхөртэй холбоотой хүмүүсийн жагсаалтыг өгч үүнийхээ хариуд багахан мөнгө салгаж чадна. Томас баримтуудыг судалж алуурчин эмэгтэй болон бусад хохирогчдын тухай мэдээллийг олж мэдэв. Хачирхалтай нь эдгэр хүмүүс бүгд Харолдын улс төрийн тууширсан үзэл санааг дэмждэг холбоотой хүмүүс байсан байж таарлаа. Дараа нь Томас Эми охиноо сургуулиас нь авахаар явлаа. Өнөөдөр түүний 18 насны төрсөн өдөр юм. Томас одоо цагдаа байхаа болсон. Учир нь тэр энэ хэрэгт хитрхи гүнзгий донтжээ. Томас хоолтой уулзаж өөрийн мэдсэн бүхнийг мөн өнөх алуурчин өнөөдөр буцаж ирээд Харолдын хуучин эхнэрийг алах болно гэж хэлэхэд хоолт уурлаж энэ бүхэн чинь зүгээр л онол гэж хэлээд охиноо бодоод амьдралаа босго гэж шаардна. Хоол түүнийг орхиж явах үед Томас араас нь гарч очиод уучлалт гуйв. Томас өөрт нь тусламж хэрэгтэй байх гэд уйлж эхлэхэд хоолт туслах болно гэж хэлээд аргатахад Томас түүнийг тэврэнэ. Гэхдээ Томас зүгээр л түүний мөрдөгчийн тэмдгийг нь авах гэж жүжиглж байжээ. Томас машиндаа сууж хоолт болж жүжиглэн цагдаагийн газар руу залгаж Хидр Расселын гэрийн хаягийг нь мэдэж аваад уулзахаар очлоо. Гэвч Хидр Рассел аль хэдийн хатгуулж цус алдан нас барсан байв. Гэнэт хоёр давхарт хөлийн чимээ гарч алуурчин цонх хаглан үсэрч буун. Энэ удаад Томас шууд л буудаж эхэллээ. Хэд хэдэн удаа гал нээсний эцэст түүний зүүн гарыг нь шархтоолов. Алуурчин мотоцикл унаад зугтаахад Томас түүнийг алдалгүй араас нь дагсаар нэгэн ус зайлуулах хоолойнд тулж шууд л араас нь орлоо. Дотгошоо ороход алуурчин нэгэн төрлийн цаг хугацааны машин дотор сууж явах бөгөөд уг төхөөрөмж удалгүй усаар дүүрч эхлэнэ. Томас алуурчин явхаас өмнө түүнд хандаж бид заавал дахиж уулзах болно гэж амлах ба удалгүй цаг хугацааны машин алга болов. Томасыг ус зайлуулах хоолойноос гарч ирэхэд хоолт цагдаа нарын хамтаар ирчихсэн түүнийг баривчлах бөгөөд Томас хоолт тандаж алуурчныг шархтуулсан зүүн гарт нь сум зоосон гэж хэлдэгч хоолт огтхон ч итгэхийг хүссэнгүй. Энэ үед тэднийг дээрээс нь доктор Навин Рао ажиглаж байлаа. Дүр сурагшилж 9 жилийн дараах 2015 онд очино. Доктор Навин Рао өөрийн шин төхөөрөмждөр ажиллаж байх ба тэр төхөөрөмжөө гахаан дээр ашиглахад гахаанууд дудалгүй цус алдан үгцгээж байв. Доктор Навин Рао ихэд баярлангуй байсан боловч түүний туслах түүнд Томасыг 9 жилийн өмнө алуурчин алга болсон газарт далайн иргэд дээр майханд амьдарч алуурчин эргэж ирэхийг хүлээж байгаа дүрс бичлэгийг үзүүлв. Энэ үед Томас охиноосоо дуут шуудан хүлээж авна. Үүнд охин нь нутахгүй төрөх гэж байгаагаа хэлж Томасыг хамт байгаасаа гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байснаар Томас бодолд автаж эргэцүүлэн бодов. Гэтэл гэнэт Томасын толгой тар давуу углан хэн нэгэн хулгайллаа. Томасыг сэрэхэд тэр нэгэн машинд үхсэн гахаануудтай хамт хэвтэж байх нь тэр. Түүнийг хулгайлсан хүн нь доктор Навин Рао байх ба Томасоор эмэгтэйг алуулахгүй гэв. Тиймээс түүнийг яг 3 өдрөл хорино. Мөн тэр эмэгтэй
Доктор Навин Раогийн бүтээсэн төхөөрөмжийг нэг л өдөр ашиглах болохоор Томасыг бүхнийг нурааж магадгүй гэж доктор Рао үзэж байгаа ажээ. Томас тэр алуурчин гэмгүй хүмүүсийг хөнөөдөг гэж хэлэхэд доктор Навин Рао түүний алсан хүмүүс үхээгүй байсан бол бүрч том хохирол нийгэмд ирэх байсан. Тэр бол бидний аврагч гэж хариулв. Доктор Навин Рао өөрийн үзэл бодлоо ярьж байх зуур Томас хүлээсээ үхсэн гахаан соён дүрж суллаад шууд л доктор Навин Рао руу дайрч тэд осолдоно. Доктор Навин Рао машиндаа гацаж үлдэхэд Томас машинаас бууж эрг рүү яран гүйв. Алуурчин өнөх газраа эргэн ирнэ. Түүнийг ус зайлуулах холоноос гарч ирэхэд Томас буутай хүлээж байв. Эмэгтэйг Реа гэдэг бөгөөд Томас өөрийг нь алахгүй гэдгийг мэдэж байлаа. Реа өөрийн зүүж байгаа бугуйчаа гаргаж өгөхөд тэр нь Томас охин эмидээ өгчээсэн бугуйч байх нь тэр. Эндээс Томас Реагийн өвөө болж таарах ба Реа эмигийн охин гэдэг нь тодорхой болно. Энэ үед Томас өөрийн ач охиноо 1988 онд метронд дайруулан алсан гэдгээ ухаарна. Томас түүнийг энэ бүхнээ зогсоо гэж хэлэхэд Реа бүх зүйл аль хэдийн эхэлчихсэн гэж тайлбарлав. Реа хэлэхдээ өнгөрсөн цаг руу буцахана нэг л чиглэлтэй аялал. Ямар ч буцах гэсэн ойлголт байхгүй. Тэр аялалдаа л гацах болно. Реагийн ажил яг энэ өдөр энэ ирэг дээр эхэлж үргэлж үхлээр төгсдөг гэв. Явхийнхаа өмнө Реа Томасыг охин дээрээ очиж түүнийгээ халамжил гэж хүсэхэд бүхий л цаг хугацааг дэмий зүйлд зориулж бүр өөрийнхөө ач охиноо хүртэл хөнөөсөн Томас газар унан уйллаа. Дараагийн хэсэг ирээдүйн цаг хугацаа руу шилжинэ. Рао технологи нэртэй байгууллага дотор тэрэгцэрт суудаг болтлоо хөгшөрсөн доктор Навин Рао өөрийн төхөөрөмжөө Реад өгнө. Энэ үед бүх нууц ил болно. Киноны эхэнд үзэгдсэн гамшиг сүрлийг Харалд Ховакийн удирдах байсан радикал бүлэг зохион байгуулсан нь тодорхой болно. Үүний улмаас гарсан иргэний дайн сая хүний амийг нь авч хүмүүс болон нийгмийг тэр чигтэн суйруулж иргэний дайн эхэлжээ. Тиймээс Реагийн даалгавар бол цаг хугацаагаар буцаж яг зөв дарааллаар зөв хүмүүсийг устгах замаар 2024 онд дэлбэрэх байсан бөмбөгтөлтийг зогсоож Америкт иргэний дайн гарахаас сэргийлэх байлаа. Реа зорилгодоо хүрсний дараа киноны эхэнд үзүүлсэн Сүрсэн Филадельфия хотын дүр зураг ухарна. Энэ нь ирээдүйн зөв замдаа орж иргэний дайн гарахгүй болсон гэдгийг илтгэн. Дүрс дахин 2015 он руу шилжихэд Томас цэцэг барьсаар эмнэлэгт ирээд Эми охиноо төрүүлж байгааг харлаа. Энэ бол Томасын ач охин Реа. Томас эцэст нь амар амгаланг олж ирээдүг тодорхойлох ач охиноо тэрвэрснээр кино төгсдөг.